Манж гэдэг нь эртний тунгус гарал угсааныхан бөгөөд эртнээс хятадын зүүн хойд хязгаарт нутагдж 17 дугаар зууны хүртэл загас ан агнуур багахан хэмжээний газар тариалан гахаа үржүүлэх зэргийг эрхлэн аж амьдралаа залгуулан амьдардаг хүмүүс байв. Анх тэдний нийгмийн зохион байгуулалт нь хамжлагт ёсны байгуулалттай байсан ба хятадын олсны хүмүүсийг боол болгон тамга шивээс хийж тэднийг хүнд хүчээр ажил хийх зэргээр болцолдог байж. Тэдний хэл соёлын хувьд анхнаас автан язгуурын тунгус бүлгийн хэлээр ярьдаг байсан ба бичиг үсгийн хувьд анх кедан бичгийг хэрэглэж байгаад 16 дугаар зуунд нурхаачийн зарилгаар монгол бичгийг авч хэрэглэх болсон байна. Тэгвэл манжчин гүрнийг үндэслэгч, үүсгэн байгуулагч гэгддэг Нурхагч Баатар гэж чухамдан хэн бэ? Өнөөдрийн дугаараар манжчин гүрэн болон Нурхагч Баатарын талаар өгүүлэх болно. Сонноос зарын чанартай мэдээлэл дуулгахад түүхцэг эмэн гэх манай сувг нэрээ Монголын алдарт жанжин Сүбэдэн олон улсын нэршил болох Субутай хэмээн өөрчилсөн билээ. Мөн бидний бэлтгэдэг фото зураг дээр тулгуурласан тайлбартай контентуудыг цаг алдалгүй үзэж байхыг хүсвэл та бүхэн Instagram-аар Subutai Pictures гэж ороод биднийг дагаарай. Манжуудыг үндсэнд нь зөрчид угсааныхан гэж үздэг бөгөөд тэд Мин улсын хүчирхэгжилтийн он жилүүдэд 3 том аймаг улсад хуваагдан амьдарч байв. 16 дугаар зууны үеэс зөрчид нарын дунд тариалан гар үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэх хүчний хувьд дахиц дэвшил гарахын хамт хүн амын тооч өсөж эхэлжээ. Улмаар зөрчид угсаатнуудын дунд феодалын харилцаа үүсэж, Айсан Гёро овгийн Нурхач гэх хүн зөрчид угсаатнуудыг нэгтгэж 1616 онд хожимын Автан улс буюу Жин улсыг байгуулжээ. Ер нь бол Нурхач Баатарыг хамгийн анх монголчууд хан хэмээн үргэмжилсэн бөгөөд 1605 онд зөрчдүүдийн хамгийн ойрын хөрш Өвөр халахын 5 отгийн нэг Баяуд отгийн Инх хэдрэг хэмээх монгол ноён Нурхачд хүндэлэн буюу хүндтэй гэсэн утгатай цол үргэмжилж дуудсан нь монголчууд түүнийг харь гадны хүн гэж үзэж байгаагүйг гэрчлэх бөгөөд иймэрхүү цол үргэмжлэх бэлэг сэвт солилцохыг эцсийн зорилго нь хятадын Мин эсрэг холбоо байгуулах бие биенээ дэмжих цаад зорилгод оршиж байв. Нурхач Баатар 1559 онд Жианжоу хэмээх зөрчид овгийн толгойлогчийн Ахмад хөвгүн болон мэндэлсэн бөгөөд 1582 онд түүний эцэг Таазши Мин улсын жанжин Ли Чинвянтай тулалдаж байгаад тулааны талбарт алуулсан тул Нурхач эсгийнхэн орыг залгах болов. Улмаар тэрээр 25 наснда хятадын Некан Вайлн гэх хот руу амжилттай довтодж өвөг эцгийнхэн өшөөг авсан байна. Тэрээр өөрийгөө Монголын эзэнт гүрний 4-р хаан Мөнхийн угсааны хүн гэж баталдаг бөгөөд 1584 онд зөрчид аймагуудын их хэвсэл байгуулж хэд хэдэн аймагуудыг дагуулan Мин улсын Виадун хэмээх газрыг эзэлж 1625 онд Мүгдэн хотыг эзлэн тус хотыг нийслэлээрээ зарлаж байв. Мүгдэн хотыг эзэлснээр Нурхач эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчрхэгжиж Монголын нутагтай шууд хэллэн харилцах боломж бүрдсэн байдаг. Тухайн үед монголчууд хэдийгээр тархаа бутархаач бүс нутагтаа хүчрхэгт тоосогдохуйц улс төр болон цэргийн байгуулалттай үндэстэн хэвээр байв. Нурхач монголчуудыг Мин улсын эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэрэгжүүлэн язгууртнуудаа монголчуудтай худ ураг болгож мөн монгол бичгийг хүртэл авч хэрэглэсэн байдаг. Харин Мин улсын хувьд тэд зүүн хойд зүгт манж хэмээх монголчуудаас ч илүү хүчрхэг шинэ улс мандаж байгааг түгшин харж байсан бөгөөд ялангуяа 1618 онд манжууд Мин улсын хязгаарыг хавтан довтодж Пушин Кай Юан зэрэг хэд хэдэн газруудыг эзлэн авсны дараагаар хэрэг биштлээ хэмээн бодож манжийг эсэргүүцэн тэмцэх яралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Хязгаарыг сэргийлэх ажлыг бат болгохын тулд Мин улс энэ удаа нүүдэлчин монголчуудыг хязгаарыг сэргийлэх албанд авч ашиглахыг зоржээ. Энэ ч утгаараа Мин улс Монголын Вэгдэн хааны найрамдах гэсэн хүсэл эрмэлзлийг тосон авч 1618 онд Мин улс Вэгдэн хаантай холбоо байгуулсан байна. Энэ холбоо нь монголчуудыг өөртөө нэгтгэж хүчээ нэмэгдүүлэх, улмаар хятадыг байлдан эзлэх гэсэн Нурхач Баатарын төлөвлөгөөнд гинтийн том саад болж хувирсан юм. Нурхач эхлээд Вэгдэн хааныг өөрийн талд оруулан авахар эвдэв аргыг хэрэглэж үзсэн ч Вэгдэн манж нартай ойртож эвлэхийг хүсэхгүй байв. Харин ч эсэргээр Мин улстай холбоо байгуулсан ба манжууд тооны хувьд цөөхөн тул тэднийг ихэд дутуу үнэдж эхэлсэн байна. Хэдийгээр Вэгдэн хаан өөрийн улсыг манжаас илүү хүчрхэг хэмээн үзэж байсан ч бодит байдал дээр огтосоод тийм биш байв. 1619 оны 11-р сард Вэгдэн хаан Нурхач Баатарт загтал илгээсэн ба уг загталд өгүүлэхтэй. Би бол Баатар агуу суут эзэн Чингис хааны удам Вэгдэн бөгөөд 44 түмэн Монголын эзэн Нурхач чи бол мөрөн голын хөвөнд суудаг усны 3 түмэн зөрчдийн эзэн хэрвээ чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай хэмээх ихэд басамжилсан загтал илгээсэн байдаг.
Харин Манжин Нурхаж хаан Вэгдэн хааны уг цагтад хариу илгээхдээ Сахар хаан чиний илгээсэн бичигт та юуны учир өөрийгөө манай улсаас дээш 40 түмэн улс хэмээн өргөмжлөн бэ? Мин улс Юан гүрний нийслэл дайдуг эзлэн авах үед танаа 40 түмэн монголчууд бүрнээ бут нэргүүдж дөнгөж 6 түмэн хүн амьтаа голтой гарсныг бид мэднэ. Тэр гарсан 6 түмэн монголчууд хүртэл цөм таны захиргаанд байдаггүй ч би сайн мэднэ. Таны мэдэлд ердөө 3 түмэн монголчуудад биег их утгатай загтад илгээсэн байдаг. Тухайн цаг үед Вэгдэн хааны харьяанд ёс төдийхнөр захирагдж байсан өвөр Монголын 6 улс түүний хүчээр түрэмгийлэн захирах бодлоход ихэд дургуйцаж салан тусгаарлах бодлого баримталж байсан цаг. Вэгдэн болон Нурхаж хоёрын үл ойлголцлоос нэг их удалгүй Манжин цэрэг Мин улсын Дэйвийн давааны зүг тулаан хийхэд Вэгдэн хаан өөрийн холбоотон өвөр халахын тайж сог зайсан өөрийн харьяат жаруудын ноёдын хамтаар түмэн илүү цэрэг авч Мин улсын цэрэгт туслан манж нартай байлцсан ч ялагдал хүлээж Монголын ноёд амьдаран олзлогджээ. Уг ялагдлын дараанаас Вэгдэн хаан манжуудыг сул дорой гэж үзэхээ болон харин хүчээ бөөгнөрүүлэн тэмцэхээр бэлтгэж эхэлсэн байна. Гэвч өвөр Монголын олон язгууртнууд Вэгдэн хааны бодлогыг дэмжихийн оронд түүний захиргаанаас гарч тусгаар тогтнохыг ирмэлцэх болов. Уг үйл явдлыг Нурхаж хаан сайтар далимжуулан Монгол ноёдыг зөвл бүрийн уран аргаар өөртөө ойртуулан татах бодлого хэрэгжүүлж эхлэв. Улмаар 1623 оноос эхлэн тэрээр өвөр Монголын ноёдыг айлхан сүрдүүлж цэргийн хүчээр дагуулах бодлого баримталж эхэлсэн байна. Тэрбээр энэ тухайга нэгэнтээ монголчууд тэнгэрт хураад буй үүлдтэй адил хүмүүс үйл бөөгнөрвөл бороо орно. Монголчууд цуглаж нэгдүүлэх цэрэг болно. Үйл сарнил бороо зогсно. Бид монголчуудын хүчийг сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна хэмээн хэлж байжээ. Ингээд тэрээр Манжин эцчийг удаа дараа хөнөөсөн гэх хэрэгээр шалтгаан гаргаж 1623 оны 5 дугаар сард Нурхаж хаан Абахай Дэглэнараар өдөрдүүлсэн 3000 цэрэг хөлөглөж Жарууд аймгийн Анан тайжиг давтлан цохиж өөрийг нь болон ойр дотны хүмүүсийг нь хөнөөж харьяат иргэдийг нь өөрсдөө хүчээр нэгтгэсэн байна. Энэ хэрэгээс зарим Монгол аймагуд сургамж авч ихэд болгоомжлон 1624 онд Хорчин аймаг тэргүүтээ нэлээд хэдэн аймагуд Манжин талд сайн дураараа урвж орсон байна. Өвөр Монголын аймагуудын дунд хамгийн их нөлөөтэй Хорчин аймаг Манжтай холбоотон болсон явдал нь монголчуудын дотоод задрал улам гүнзгийрэхэд нөлөөлөв. 1625 онд Вэгдэн хаан түүний захиргаанаас урван гарсан Хорчин, Дүрбэд, Жалайд, Горлос аймагуудыг залхаан цэрлүүлэхээр цэрэг илгээхэд Хорчин аймгийн эзэн Ууба Манжаас тусламж гуйж Нурхаж хариуд нь даруй цэрэг хөдөлгөн тусалсан учраас Вэгдэн хаан цэргийн эргүүлэн татхаас өөр аргагүй хүрчээ. Үүний дараагаар өвөр Монголын ноёд Манжид дагаар орох нь улам нэмэгдэж ээлж дараалалаараа Манжин төрд зүтгэхээр дугаарлаж эхлэв. 1626 онд Хорчны Ууба тайж тэргүүлэн Манжин хаан Нурхачд биеэр мөргөхөөр ирэхдээ хар булга, морь, тэмээг өргөн барьсан байна. Энэ үед Нурхаж шинээр даган ирсэн Монгол язгууртнуудыг хэтэрхий өргөмжлөн хүндэлж байгаагаа харуулахын тулд 10 газрын өмнөөс биеэр угтан авч Монгол ноёдод тал зассан байна. Манжин хаан Хорчингийн Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон өгснөөс гадна Уубад түшээд хан цол Уубагийн ахад засагт дүүрэн цол тус олгосон байна. Гэтэл 1628 онд Вэгдэн хаан урвагч Хорчин Төмдийн олон аймгийг онцсон шалтгаангүйгээр гэнэт дайран давталж салхаан цээрлүүлв. Үүний улмаас Манжууд өвөр Монгол аймагуудын хооронд тогтоосон холбоотны харилцаа нь Мин улсын эсрэг хамтран тэмцэхээс илүүтэйгээр Сахрын Вэгдэн хааны эсрэг чиглэх болсон юм. Бүр Монголын Харчин аймгийн эзэн Сувдай Манжид ил чилгээж хүч хавсран Вэгдэн хааныг бүр мөсөн бут сохих хүсэлт хүртэл тавьж байв. Нурхаж Монголын язгууртнуудын энэ хүсэлтийг дуртаяа хүлээн авч өөрийн биеэр цэрэг гаргаж өвөр Монгол аймагуудын Монгол цэргүүдтэй нийлэн Вэгдэн хааны эсрэг байвтаж Вэгдэн хаан дайсны эвт давуу хүчинд ялагдаж хянганы нуруу хүртэл зүхтэн байлдсан байдаг. Вэгдэн хааны ялагдал нь Монгол хаадын хүчгүй сул дорой засаглал, Монгол ноёдын ашигч эд хөрөнгөнд дуртай урвагч зангийн гай байсан бөгөөд нийт Монгол угсаатнууд сүлтэнд ороотож, Манжууд Төв Азад хүчрхэгжих эхлэл болсон юм. 1626 онд Нурхаж Нанжин хотыг дайлах байлдаандаа Мин улсын Юан Чунжуа хэмээх жанжинд ялагдсан нь Манжуудын анхны ялагдал болж бүртгэгдсэн байдаг. Уг ялагдлын дараагаар хэдэн сарын дараа зөрчид угсаатнуудыг нэгтгэж Манж улсыг байгуулсан Нурхаж хаан нас барсан байна. Хаан ширээний тэмцэлд 8 дугаар хүнд болох Хунтайж амжилт гаргаж 1627 онд Абай хэмээгдэн хаан Синтэд суув. Тэрээр Нурхачийн эхлүүлсэн монголчуудыг дагаар оруулж Мин улсын эсрэг тэмцэлтэд ашиглах бодлогыг
өөрийн он тоололтоо туйлын амжилттайгаар үргэлжлүүлж чадсан хаан байв.